Урьдчилан сэргийлэх албанаас 2026 оны 1-р улиралд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн 2026 энэ оны 1-р сарын 15-16-ны өдрүүдэд зөвлөгөөний ерөнхий өнгө төрх брендингийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улсын болон олон улсын жишг стандартад нийцсэн. Нийт 61 тасалгаатай 40-оос 70 хүн хүлээн авах хүчин чадалтай төр хамгаалах байрны шинэ барилгын нээлтийн үйл ажиллагааг энэ оны 3-р сарын 10-ны өдөр зохион байгуулж, арга хэмжээнд Монгол улсын их хурлын дарга болон хууль зүйн дотоод хэргийн сайд, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл, цагдаагийн ерөнхий газрын дарга Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан захирал төлөөллүүдийг урьж оролцуулан арга хэмжээг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулсан. Эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшөл, хор зуршлаас урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх чиглэлээр эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдтэй зөв харилцах, олон нийтийн хандлага ойлголтыг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, зөв төлөвшөл, хүмүүжил бүхий эргэн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан 365 өдөр бүр анхаарч харьлын аян Монгол Улсын соёлын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газраас соёл урлагийн салбарын оны шилдэгүүдийг шалгаруулах мөнгөн мод 2025 наадмын зар сурталчилгааны шилдэг бүтээлээр шалгарч мөнгөн мод шагналыг хүртсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн Эвэлдо жил бүр зохион байгуулагдсан цэргийн амдууд дурсамж уулзалтын төлөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын үзмэрийг гаргаж, энэ оны 3-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулан ажилласан. Улсын хэмжээнд 2026 онд нэгдсэн арга хэмжээ 27, хэсэгчлсэн арга хэмжээ 769 удаа зохион байгуулахаар төлөвлөж, арга хэмжээний календарчлсан төлөвлөгөө гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын дүн мэдээ, аргачлал тушаалыг гаргаж 1-р улиралд нэгдсэн 4, хэсэгчлсэн 140 арга хэмжээ зохион байгуулагдсан. Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд CPTD буюу хүрээлэн буй орчны загварчлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдэх давтамж өндөртэй хотспот цэгүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор холограмм суурилсан дижитал самбар бүх шаттай байршуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны цагдаа реформын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналд тусгагдсны дагуу 102 полис аппликейшнаар дамжуулан иргэдэд алерт сэрэмжлүүлэх тухай мэдээллийг шуурхаа өргөж, техникийн нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр 102 полис аппликейшн системийн push notification алерт илгээх модулын системийн эрхийг авч, техникийн нөхцөлийг бүрдүүлэн 102 полис аппликейшны мэдэгдэл зэсээр дамжуулан залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 4 удаагийн сэрэмжлүүлэх мэдээллийг бэлтгэн 655,020 идэвхтэй хэрэглэгчдэд бодит цагийн гормоор хүргэсэн. Сэтгүүл зүүн инновац хөгжлийн өв төв нэгдсэн үндэсний төрийн бус байгууллагын Монголын баримт шалгах төвтэй хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг энэ оны 3-р сарын 25-ны өдөр байгуулан захим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх, хуурамч захим хаягаас түгээж буй гэмтэрэг зөрчлийн шинжтэй мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Нэв Патрол полис цэг судалгааны хяналтын бүртгэлийн нэгдсэн сан програм хангамжид аж ахуйн нэгж байгууллагын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын ECS нөөц цэг полис цэг камера полис цэг зэрэг мэдээллийн сангуудаас автоматар татан нэгтгэн арга боломжийг бүрдүүлсэн шинжилтийг хийж ашиглалтанд оруулсан. Улсын хэмжээнд энэ оны 3-р сарын 9-ний өдрийн байдлаар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн аж ахуй нэгж байгууллагад 4016 мэдээлэл, 1350 зөвлөмж, 1681 шаарддаг, 651 даалгавар, нийт 7698-ыг хөрвүүлж, 3425 мэдээлэл зөвлөмж, шаардлага даалгаврыг шийдвэрлэж, 4 төрийн байгууллага, 3 албан тушаалтан, 67 аж ахуй нэгж байгууллага 50 иргэнд нийт 44 сая 500 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулан, тусгай зөвшөөрөл хүчингүй болгох санал 63, төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцох санал 24-ийг тус холбогдох байгууллагад хөргүүлэн ажилласнаас 14 аж ахуй нэгж 9 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон үйл ажиллагааг зогсоож ажилласан. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн ECS програмд хүүхэд хохирсон, холбогдсон тухай дуудлага мэдээллийг бүртгэх, од програмд гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг бүртгэхдээ үе тэнгийн дээрлэхлэлтийн улмаас үйлдэгдсэн гэх сонголтыг шинээр нэмж үйл ажиллагаанд ашиглах шаардлагатай байх тул технологийн өөрчлөлт хийх саналыг стратеги бодлого инновац хөгжлийн албанд хүргүүлсэн.
Фило хариуцлагатай хувьцат компанитай хамтран хэрэгжүүлэх сэргийлэгч хүү зөвлөгч охины анимашн бүтээх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан сэргийлэгч хүү зөвлөгч охины бит сүүнэрийг гарган Сараю Интернэшнлтэй хамтран хүүхдийн эсрэг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сэргийлэгч хүү зөвлөгч охин 3D хүүхэлдэйн кино бүтээх тухай хамгаалагч хүү ба түүний нөхдийн адал явдал хүүхэлдэйн киноны эерэг 4 сөрөг 2 дүрийн хөгжүүлэлт хийж 3D анимашны тестер танилцуулгыг дохионы хэлэнд хөрвүүлэн ажиллаж байна. Удирдлагын мэдээллийн хяналтын самбар дашбордоос график үзүүлсэн мэдээллийг хүснэгтэнд загвараар дэлгэрэнгүй арах, гомдол мэдээлэл бүртгэл авсан регистрийн дугаар бүртгэгдээгүй, гомдлын төрөл, дуудлага мэдээлэл шийдвэрлэлт гэсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол, бүртгэлтэй холбоотой дөрвөн мэдээллийн цонхыг нэмэлтээр оруулснаар тухайн газар хэлтсүүдэд бүртгэгдсэн тоо мэдээллийг харьцуулж дэлгэрэнгүй арах боломжтой болсон. Тодорхой төрлийн гэмтэрэг зөрчил аюул ослоос иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, буруу дадал хандлагаас татгалзуулах, болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим арх худалдаа, амьдрал мөрий биш дансаа бүү ашиглуул, мансууруулах юм сэтгцэд нөлөөд мэдс, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, заллах, хулгай, эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 удаагийн нэгдсэн болон мэдээлэл мэдээллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нийт 534 удаагийн мэдээлэл бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллага болон захин орчин түгээсэн нь давхарцсан тоогоор 57,187,236 захин хэрэглэгчийн хандлт авч, иргэдийг зөв үйлдэлд уриалж сэтэлжүүлсэн ажил болсон. Цагдаа тутам зэргийн байгууллагын бүртгэгдсэн гомдол мэдээлэл, шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн талаарх онцлог 17 иргэн талаарх мэдээллийг бэлтгэн, захин муудад байршуулан, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шийдвэртэй дуудлага мэдээлэл болон гэмт хэргийн талаарх нийт 46 төрлийн тодруулга мэдээллийг бэлтгэн, давхарцсан тоогоор 246 хэвлэл мэдээллийн байгууллагад өгч ажилласан. Цагдаагийн байгууллагын албан ёсны цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн төв гэх нэршил бүхий Facebook хуудас цагдаа дотоодын цэргийн байгууллага алга хаагчийн үйл ажиллагаа гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 119 мэдээ, видео мэдээлэл 160, рил 137, зурагт хуудас 124 зэрэг нийт 403 мэдээллийг цахим хуудаст байршуулсан. 481,356 хэрэглэгч таалагдсан, 158,544 хэрэглэгч бусадтай хуваалцсан, 21,553 иргэн сэтгэгдэл илэрхийлж, нийт 62,250,078 хэрэглэгчийн хандлттай байна. Цагдаа тутам зэргийн байгууллагын үйл ажиллагааг сурчлах, алба хаагчийн алдар гавьяаг сурчлах чиглэлээр албанаас бэлтгэдэг бидний нэг зорилттой контентын 3 дугаар, шилдэг мөрдөгч тэмцээний 10 дугаар, миний аав цагдаа ажлын нэг өдөр нэвтрүүлгийн 1 дугаар, хүүхдээ ойлгоё подкастын 3 дугаарыг бэлтгэн захин муудад байршуулж олон нийтэд түгээсэн. Цаашид гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус албанаас баримтлах, тодорхой төрлийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, зохион байгуулах, шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг арилгах замаар эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээлэл нөлөөлөл, соён гэгэрүүлэх ажил, хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюулгүй байдлыг нэн тэргуунд хамгаалах, ногоон бүс төслийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг оновчтой зарцуулалт болон урьдчилан сэргийлэх ажлын дүнг бодитоор үнэлж, дүгнэх зэрэг үндсэн 6 ажлын чиглэл, хэрэгжүүлэх ажил арга хэмжээний хамт боловсруулан төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх алба